Эхлэл мэдэрсэн эндээс бүх зүйл эхэлсэн. Зүгээр л дурчсан. Oh my god. Oh my god. За ингээд өнөөдөр бит хоёр миний өмнө ажилладаг байсан хоолны газар очиж хоол идэх чинь намайг ажиллуулахгүй байхгүй юу зэв авгаа. Тэм болохоор би очиж хоол идэх гэж байгаа. Тэгээд би бас байгаа шүү гэдгийг би сануулах гэж байгаа байхгүй юу. Намайг сан гэдэг. Яана. Хараа. Эхлэл мэдэрсэн эндээс бүх зүйл Энэ чи юу болж тастай яа. Синхэр яагаа. За гараа утлаа. За гарыг. Тэгээ та нарт ажилладаг байсан газраа тэдний хоолыг харуулъя. Миний байнга зөөдөг байсан хоол. Одоо өөрлөгөө зөөлөх. Өөрлөгөө зөөлөх. Энэ болохоор ингээ өдөр 2-оос өмнө ирэх юм бол ингээ мах өнөө шудааг алдаж ирдэг. Тэгээ будаартай. Тэсний ингээ кимчиж ирэндээ их гомн бас алдаж ирдэг. Битээр сая амар идлээ. Тэгэж харч. Одоо гараад Ослын бодол руу явна битээр. Уг нь ансаа явах хэрэгтэй байсан чинь болоод Ослын бодол руу явах чинь яагаад явах чаа вэ гэхээр энэ хүүхэд их бүтлгүй. Юу яасан? Юу энэ? Чаавас нэг ганц удаа ингээд онгоцоор нисээд ганц удаа онгоцоор нисээд ганц удаа солонгост ирж ээж ганцаараа онгоцны буудлын дээр паспортаа хайцсан. Тэг яг азар Гэтэ би тэгэж миний юм юмыг дугаар муугаараа үлдээх бол тийм бүр тэгэл замархан би дугаар муугаараа үлдээсэн дээ. Тэш азар тэр нөгөө гейсэн хайсан гейсэн юмныхаа төв дээр дугаараа үлдээсэн байсан. Үе тэр яг би солонгос дээр Stray Kids гэж орилж явж байгаа паспортаа хайцсан байгаа даахгүй юу? Тэгээ Stray Kids гэж орилж явж байгаад паспортаа хайцсан. Тэгээ азар тэр хүмүүс нь олоод залгасан. Тэгээ бид хоёр одоо нисэх очиж паспортыг авандаа өнөөдөртөө өөр ажил байхгүй. Тийм байна. Хоёр airport дээр ирсэн. Нэг гэси юм авдаг газрыг олохгүй баахан тэнгэтлээ. Юушмэсэ тацаац болчихлоо. Сон сэтгэл ямар юм? Сайн байна. Сайн байна. Ус олныг мэдчихсэн. Манифест хийсэн байсан. Олж ийн гэж би хүртэл зүтэлсэн олж ийн гэж. Хоёр юунаас гараад аэропортоос гэрийн хаянд ирээд Солонгос тийм 24 цагийн юм өөртөө үйлчилдэг зарим амттны дэлгүүр идэхгүй юу? Тэгээ энд бол зарим нэг аюу хямдхан CVJ-с бүр хамаагүй хямдхан байдаг. Тэгээд эндээс ингээд өөртөө ингээ авах юмудаа сонгож аваад тийм ингээд 600 ингээд 600 амар үү. Тэр чи одоо CVJ гэхэд JS 1500 гэдэг хэвгүй юу? Тэгээд бид тэр энэ дэлгүүрээс одоо зарим авч идэх гээд орж ирсэн байна. Одоо пятус би Солонгост ирээд миний идэж чадаагүй олж чадаагүй ганц чипс энд гівтчих яах юм. Гэрийн урд гівтчих яах намайг яа гэж байгаа юм бол тэгээд дараа энэ зарим гээд яг оллоо. Итсүүгүй. Би ч гэсэн энэ зарим мэднэ л. Тэгсэн тэгэхээр яг энэ зарим давчсан одоо бичлэх гээд байж байна. Гэтэ энэ бас өөр юм авах сэтэл санаад төржил ах шүү. Би ч гэсэн төржил. Гом юм жаа. Энэ сатага мөн. Үнээр. Болохгүй шүү. За бит хоёр гэртээ ороод ирсэн. Хоол хийж идэх чинь. Хоол буцалгаж идэх гэж байна. Тэгээ хүнсээ бол багаар цуглуулж байгаа. Ногоо бол хөрөгчөнд авах юмнууд бол байхгүй. Энэ дандаа Монголоос ирсэн юмнууд байгаа. Тэгээ бит хоёр одоо
Нэг талын Монголын шүл буцалгаж уух зорилготой байна. Сурт бэлээл байгаа талын Монгол спонсор мэ. Тэвтэр call me. Талын Монгол call me. За энд энэ ясны шүлтэй юм. Энэ ясны шүлтэй сонгонтой бүгдээрээ л борцтой шүү дээ. Борцтой нэг шүлгээд байгаа. Талын Монгол чи угаасаа борцтой л хоолнууд байдаг өстэй даа. Тэг. За хоолны сонгогдлоо. Тэгээ маргааш битээр болохоор хүнсээ цуглуулах төлөвлөгөөтэй байна. Одоогоор битээрийн хөргөгчөнд өндөг нэг сүү өчигдөр нэг ийдсэн тал спам. Тэгээд миний Монголоос очсныг аруулсан. Тэгээд ингээл болоо. Яа, энэ шүл бүр зүгээр. Fire. Шүтэн. Борц нэмсэн төмөр амар болчихсон. За өнөөдрийн хувцлалт нэг иймэрхүү. За өнөөдөр бит хоёр ансан руу очиж би нөгөө найз хасан юмнууд аавн. Тэгээд бит хоёр машинтай нэг таньдаг хүнээ би гуйсан байхгүй тийм болохоор тэрийг далимдуулаад бит хоёр ансанаас хүнсээ цуглуулах гэж бодчих. Тэгээд өнөөдөр бит хоёр хүнсээ цуглуулад тэгээд миний ерөнхийдөө бүх ачаануудыг авчир албан ёсоор нүүж ирнэ. Одоо гарч бит хоёр тункас идэх гэж байна. Бит хоёрын хоол ирсэн боо. Wow. Good shit. Юу ч үгүй. Бид хоёр юу яагаад? Хоолоо идчихэд энэ хүүхд Оливиан горж юм аваад тэгээд би Шинсаяогийн энд ирж ажлын ярилцлага өглөө. Тэгээд энэ хавь чинь бас айгүй гоё. Ишигээ уул устай, усцгүй ч юм уул модтай. Тийм гоё газар байдгийн байна. Тэгээд бид хоёр жоохон алхсан шигээ ишигээ мацаал явж байна. Өдөө сайн алхаж байгаа гэсэн шүү. Тийм. Яа, одоо тэгээд бид хоёр ансан явнаа. Бид хоёр ансанаас хүнсээ цуглуулчих. За ингээд би юмнуудаа авчирлаа. Ингээд гэр бараг дүүрчлээ. Бас бүхэл бүтэн 3-4 сар Солонгост амьдарсан учраас нэг энэ хэмжээний ач чадтай болтгол юм байна. Тэгээд бит хоёрын авсан хүнснүүд би одоо эдрийг та нарт задлаад яг хэдэн мянган вонд ингээ 3 тортой юм авчваа гэдгийг ярилцъя заяа. Ярьж өгье. Наш гэж. Яа, бичлээ. Усаа аруулаагүй сая заяа. Би дахиад биччихин л да. Та нарт бол эхнээс нь үзэж байгаа юм шиг л санагдчихэв. Яг үнэндээ би хоёр дахь ярих гэж байна одоо. Because миний тэнэг утас гацснаас миний утасны буруу. Энэ утас солигдохыг нэлээд хүсэж байгаа юм шиг байгаамаа. Харин чи би ч жоохон солигдмоор байгаа юм шиг үлээ. Тэгээд би яг хөө солино. За дахиад эхнээс нь. Йоо. За. Амар том 3 утастай юм битээр асыг. Тэгээ ерөнхийдөө бол ингэж харагдчих байгаа юу. Нилээ их юм байгаа зү. Эднэр маань ерөнхийдөө ингэж энд бас байна. Эднэр маань бүгдээрээ нийлээд 111 мянган вон болсон баггүй юу? За хөргөч рүүгээ хийгээ тэгээ явчих. Жоохон ахилт эсэлтэй. Яна. За энэ гоо. Энэ гоо маань ойролцоогоор 4 мянган вон. Дотор 5 ширхтэй. Энийг авсан баг. За тэгэнгүүтлээ ногоон сонго авсан. Ногоон сонго болохоор энэ ингээд 3000 вон. Worth it. За энэ өрчөө болохоор ингээ 2000 вон ахгүй. Тэгээ хоёрыг авсан ингээд дөрвийг ингээд авсан байна. За энэ хар перц. Энэ хар перц болохоор сая 4000-аар авсан хгүй. Энэ огон дайсууд 3000 хийчихсэн. Тэг 3000 гэхээр нарийнлаад байсан чинь 4000-аар авчлаа. Одоо яа гэх вэ? Нарийнч болохгүй л гэдэг юм шиг байна цаанаасаа. За хар кофе авсан.
Сүтэ кофе уухгүй хар кофе ууж турхаар шийдсэн бит хоёр. Сурхаар шийдсэн бас. Тий. Гэтэ хизэнээс гэдгээр мэдж байгаа хизээ нөгөө. Дараагийн Ташида байна. Би бол хоолн ташида бол нэг хийдэггүй байхгүй юу. Гэтэ Амина надаа ер нь ойр ойрхон хоол хийж өгч байгаа. Мина надаа ойр ойрхон. Чи нөгөө нэг Мока Кико ямар коо гэдэг шиг манай хүн хорооноос Мина гэдэг нэр авсан. Тэгээд надаа хоол хийж өгөхөөр энэ өөрөө ташида хэрэгэлдэг гэсэн. Тэгээ тоогооч маань өөр авсан юм аа. За тэгээд аврах сайхан талхавлаа. Талахгүй бол амар турн хар кофе уун гэснэ. Амар том цагаан талхах гэсэн. Харыг авах гэсэн чинь дотроо юм сонин ногоон том самар ч юм уу юу чинь сонгон ч юм уу нэг сони юм байгаа гэсэн. Тэр миний авчихсан. За энд 3 ширхэг хүмүүс, энд 5 ширхэг хүмүүс заяа. Энэ 3 ширхэг нь 3000, энэ 5 ширхэг нь 5000. Хүмүүс арай л дэндүү үнэтэй байгаа байхгүй юу? Ширхэг төмсийг 1000-аар авна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэгээ бит хоёр яалтчгүй цагаан сар хийн бит хоёр ингээд нийслэл салаад хийж идэх гэж байгаа болохоор ингэж хоёр дуудтай төмс авсан. Цагаан ажилтны өдөр хийж чинь. Охо. Би хагас өдөр ажил хийхээр болсон байхгүй. Та хагасны чуган 3 сарын 1 шүү дээ. Тэгээ яалтчгүй ажил хийхээр болсон учраас бит хоёр манай дүү маань гэртээ байна. За тэгээд ийм байцаа авсан байна. Бүтнээрээ байцаа юусоо байхгүй дандаа бүгдийг хуваад зараад байсан. Тэгээд энэ болохоор 2300. Энэ бол битэр тангалтай. Байцаа яг хөө цөөн юм. Би бол байцаатай цөөн үүддэг хүн. Байцаатай цэвэр цаваа штэ яаж идэж. Чи юу гэж боддیں۔ Би бол байцаатай. Байцаатай цөөн ингээд амар гоо зөөлхөн амттай болчдөг байхгүй юу? Илүү гой зөөлхөн. Байцаагаа болохоор жоохон аргуун болдож та нарт тэгж боддгоо тий. Тий. Тэнгүүд байцаа хийхээр ингээ гой зөөлхөн амттай болдог заяа. Гэтэ яг хитрхи хийвэл нэлцайн л да. Тэгтэл би яг нэг тийм гоё аргуун байснаас гоё чиглэг цөөн дуртай. За сонгоо авсан байна. Энэ сонгон болохоор нэг 2000 мөнгөтэй байгаа. Тэгээд зайд авсан. Энийг бас нийслэл салаатанда хийх гэж авсан байхгүй юу? Энд спам ер нь гоё амттай биш. Яг гоё байдаг гэж магадгүй. Гэхдээ ер нь бит хоёр би ер нь солонгосын зайд спамуудад нэг дуртай биш. Хаяа бол иддэг гэхдээ нөө. Тэг бит хоёр салаатанда хийх гэж л авсан. За тэгээд энэ танмужи энийг болохоор 2000 гэж авахгүй ингээд. Тэгэхээр бит хоёр хоёрыг авсан. Тэгээд манууд салаатанда хийн. Энэ болохоор нэг 4000 тайсан. Тэгээд бит хоёр одоо нэг бибимбап хийж идэх гэж байгаа юм аа. Тэгээд тунаа авсан байна. Энэ тунаа болохоор 3200 нэг нь 15 ширхэг өндөг. Энэ 15 ширхэг өндөг ингээд 5000. Тэгээд гүнжтэй өр. Энэ болохоор нэг 3000 тайгаа. Тэгээд банан. Энэ 10 ширхэг банан 4700 заяа. Банан ер нь аюу хямдхан байдаг. Ер нь жимснүүдээс ингээл банан, ус уузм, гүзэлцгээ идэрнэ аюугаа хямдхан. Тэгснэ алим нь амар үнэтэй. За нэг ширхэг алим бараг 2000 гэж байгаа хгүй юу? Тэг яг яалт юу хэлтэй. Тэгээд надад л гадалтчих. За тэгээ 2 ширхэг луун байна. Биш 4 ширхэг. Энэ болохоор ингээ 1400, ингээ 1400 байхгүй юу? Ер нь бол энийг ийм том луун 700 гэсэн үг. Тэгээ энийг бол бүтэр зөндөө удаа идэж шин. Оо, болох юм шиг ажил. Sorry babe. Have to унтрах. Ой. Тэгээд ийм том кимчи авсан байна. Энэ кимчи болохоор ингээд 6600 ч гэлөө тэгжсэн. Энийг бас нэлээд удаа идэх баха. За тэгээд гурил. Энэ болохоор 1 хил 500 грамм гурил. 500 гэжсэн заяа. За нэг хил будаа авсан. Тэр будаа болохоор 4000 гэжсэн тий. 4-5000 гэжсэн. Гурил будаа тэгээд төмөс яг Монголд хямдхан хүмүүсийн амир хиддэг одоо юмнууд нь энд жоохон үнэтэй байд юм шиг санагдлаа. Тэгээ ямар ч байсан бит хоёр ингээд энэ эдгээр бүгдээрээ нийлээд 111,000 онсон баггүй юу. Тэгээ Монголд бол 111,000 төгрөгөөр яг харьцуулна шүү дээ. Мэдээж цалингийн хэмжээ нь бол энд хамаагүй өндөр байгаа юм чинь. Ингэж бодохоор Монголд бас ингэж авах уу?
Тэгээд тийм битээр сая хоолндоо хийх гэдэг юм эрдэн шиш авсан. Энэ болохоор 2800 гэж хэлсэн. 6 ширхэг ус. Энэ бас нэг дээр нэмэх нэг ихгүй юу? Дээр бол битээр 3 үнээр авсан гэсэн үг. 1600. Тэгэд ингээд битээр хөрөгчнөөс ингээд нэгээр нь 6-аг суглаад авцсан юм. Тэгсэн чинь гүй тэнд ингээд 6-аараа байгаа. Надуулаа 50 гэл. Тэгээд 6-аар нь авчиж орж ирээ. Битээр нөгөө хөрөгчнөөс сугуулсан 6 ширхэг ус байгаа шүү дээ. Тэргээ буцаагаад ингээд манад хөрөгч. Айгуу соёлтойгоор битээр авсан юмаа буцаагаа хийчихэл та гэд буцаагаа хийсэн чинь үгүй би хийчихье. Би хийчихье. Аль би Тэрсэн би авсан. Чагаа болдог тийм нэ тэр. Тэр хөөрхаштай. Ийм ингээд өргөж явж байгаа бол ингээд намжаа пирважана ингээ эрэгтэй хүн хэрэгтэй штэ гэсэн. Гэтэ битээрт эрэгтэй хүний үсгэж алга. Тэгээ битээр өөрсдөө ингээд цэврээд ингээ орж ирсэн. Тэгээд надад одоо энэ хүүхэн бибимбап хийж байгаа юм. Тэгээд би та нарт хийж дуусахаар нь харуулъя их. Бай. Битээр хэдхэн хоногийн өмнө хов хоосон байсан. Хадаа яг ааш болчихлоо. Усан дэвжиж байна битээр. Би та нарт хөзөрний тухай ярьж өгье заяа. Юм авчихсан нэр тийм. Энд хөзөр амар үнэтэй байдаг. Монгол шиг ингээ гой 500 мянга гэдэргээд анааштай хөзөр гэж байхгүй. Дандаа ийм хөзөрнүүд. Тэгэнгүүтлээ хулдаас хөзөр гэдэг лөө ийм хөзөрнүүд. Тэгээд энэ нь 15,000 вон, 20,000 вон. Энэ баг 20 гэжсэн баг шүү. Амар үнэтэй байдаг. Тэгэнгүүтлээ гудамд одоо ингээ манай Монголд чи ингээ гудамд ч юм уу агаар сэлхэнд гарч байгаа л голын дэргэд мэргэдтэй хүмүүс ингээ хөзөрддөг штэ. Тэгэнгүүт энд яг миний яг бодит кейс шүү зэ. Надад бишэлтэй манай найзд. Ингээд бодит кейс. Энэ ингээд хөзөрдөө сууж исэн чинь ингээ хүмүүс ингээд цагдаад мэдэгдсэн заяа. Тэгсэн чинь цагдаа ярээ та нар яагаад ингээд хөзөр ингээ мөрөөдөд тоглоод. Ер нь бол хөзөр тоглож байхад л хүмүүс яг мөрөөдөд тоглоом тоглож юм гэж боддог гэсэн. Тэггүй эн чинь ингээ зүгээр угаасаа ингээ монголчууд ер нь ингээ зүгээр найзуудтайгаа ингээ хөгжилдөхгүй хөзөр тоглодог гэдгсэн чинь за тэгвэл жоохон байж байгаа та нар болоорой гэж хэлж явсан гэж байна заяа. Ер нь бол хөзөр тоглох юм бол амар буруугаар боддог. Зүгээр энгийнээр гой хөзөрдөн гэж ер нь өөрсдийнхөө нэг жижигхэн нэг хөзөрнүүд эдэн штэ. Тэр шиг өгдөг лээ. Нэг жижигхэн зургнуудтай тийм тэрийг л жоохон ойлгох юм шиг байна. Тэрнээс яг ийм хөзөрнүүдийг яг мөрөөдөд тоглолдог хүмүүс л тоглодог гэж боддог. Тэгэхээр та нар хэрвээ ингээд хам мөрний ирэг дээр найзуудтайгаа ингээд те очоо хөзөрдөг гэх юм бол ер нь жоохон дэми зөөр гэртэл сайхан хөзөрж исэн дээр шүү. Oh my god. Wow. Энэ хийсэн би. Би ер нь хоол хийлтгүй байна уу? Зя ингээд. Wow. Зям гэж битээр одоо хоол идэх гэж байна. Үзэх юм шийдэг юм. Үзэх юм хайж. Perfect. За бай.